Сайн байцгаана уу. Өнөөдөр бид Аранга аймгийн Цэцэрлэг хотын төв дээрээд Аранга аймгийн төв мөдий дээр ирчээд байна. За сонирхолтой байгаа зүйл ихээр энэ Түрэг төрийн Татвар хааны бичээс. Тэгээд энэ бичээс маань бол урт талдаа бол цогд үсгээр, ард талдаа бол брахмын үсгээр бичигдсэн байгаа. За Сэргэлэн International Expedition уг хадам бичээсийг өөрийнхөө судалгаанд авж байна. Судлаач хүн бол цогд үсэг мэдэх хэрэгтэй болж байна. Бид нар цогд үсгээ одоо дээр ажиллана. За мөн Түрэг Уйгур төрийн бичээсүүд бол хүн үсгээр бичигдсэн байгаа. Тэргээр бид нас л ажилладаг. За хүйс толгойн бичээс бол брахмын үсгээр бичигдсэн байгаа. За брахмын үсгээр бид нар ажилладаг. За мөн Уйгур үсэг байгаа. Уйгур үсгийг бид нас эргэлтэнд оролцсон байгаа. За мөн Кирилл үсэг. Тэгэхээр нийтдээ судлаач хүн бол 5 үсгийг бол судалж тэгээд энийг судалгаанд эргэлтэнд оруулах шаардлагатай байгаамаа. Тэгээд би юу хэлэх гэсэн бэ гэхээр өнөөдөр халахт өмнөд бол бид нар ийм их олон үсэг бичигтэй, ийм том соёлын өвтөө юм шүү бид нар. За энэ Түрэг төрийн хүн амын өрнөлхүүдийг хэлэх нь бол Уйгурууд байсан. За тэдний дээдхийг бол 9 угсааных нь нэрлэж байсан. 11 угсаа ус эднээс бүгдээрээ шууд халахт өмнөд дээдсүүж юм шүү гэдэг. За бид Татвар хаан зориулсан хадам бичээс дээр очиод дараад нь Улаанбаатарт ирчээд байна. Тэгээд Улаанбаатараас Татвар хаан зориулсан хөшөөний талаар их сурвалжуудыг нэмж хөрөх зүйтэй гэж үзэж байна. За Татвар хаан зориулсан хөшөө нь бол яг урд талдаа цогд үсгээр, за хоёр талдаа мөн цогд үсгээр, ардаа брахмын үсгээр бичигдэжээ. Тэгэхээр цогд үсгийн талаар хэдүү хэлмээр энэ манай судалгаанд юу гэхээр нийтийн он тоолын 3 дугаар зуунд хэрэгжилжсэн одоо цогд үсэг энэ байна. Тэгэхээр энэ үсэг бол хэвтэй үсэг байгаа. Энэ жирийг бол 3 дугаар зуунд энэ хан төрд хан төрийн байсан цогд хүн Самарканд руу бичсэн бичээс олдсон юм шүү энэ чинь. Харин 8 дугаар зуунаас цогд бичиг бол дээрээсээ доошоо бичиглсэн буддын шашныг дэлгэрүүлэх зорилгоор энэ дээрээсээ доошоо манай Уйгур бичигтэй ижилхэн үсгээ. За манай Татвар хааны бичээс үл яг ийм цогд үсгээр бичээстэй байгаа. Энд за та суулбарыг харж байгаа энэ. За Татвар хаан гэж хэмбэ гэдэг их сурвалжаас харахад бол энэ Умарт төрийн Түрэг тэлээ дээр бол Татвар хааны бичвэр чинь 583 дугаар оных Табен хаан буюу энэ Татвар хаан нь бол 571 дугаар оноос 580 дугаар 82 дугаар он хүртэл Түрэг төрийн хаан байжээ энэ. За Татвар хаан буюу Табен хаан бол хааны нэг чухал зүйл гэхээр бол тэр Чи улсаас 573 дугаар нь буддын шашныг залсан байгаа. Мөн энэ 10 судар бичгийг бол хөргүүлсэн байгаа. За Чи улсаас залсан. За энэ тухай биднээс мэдээлэл өгсөн учраас гэдэг яая. За тэгэхээр Сэргэлэн International Expedition бол Татвар хааны цогд үсгтэй, энэ брахмын үсгтэй энэ бичвэрийг эргэлтэнд оруулна, өөрөөр судалгаанд оруулна гэж байгаа. За судалгаанд оруулна. Судалгаанд оруулахаас өмнө нэг асуудал гараад байгаа. Цогд бичгээр ихэнх нь бичсэн 583 дугаар оны бичээс цогд үсэг нь эхэлж байсан юм уу? Эсвэл брахмын үсэг нь эхэлж байсан юм уу? Одоо хүйс толгойн бичээс төр байдаг. Энэ хоёрын асуулт байгаа. Тэгээд Татвар хаан бол юу буддын шашныг авчирсан. За энэ Чи улсаас залсан энэ бичээсийг бол брахмын үсгээр мөн одоо энэ дундад Азаас олдсон бол энэ цогд үсгээр байгаамаа. Цогд гэдэг маань бол өнөөгийн бол Самарканд шүү дээ, тийм ээ. Тэгэхээр аль нь эхэлж вэ гэхээр бол энэ чинь одоо хэлэх эрт байна.
Цэвэрлэг International Expedition үнийг судлаагүй учраас яг өнөөдөр бол цуглуулсан мэдээлэлээ буюу судлаачийн үүднээс биш сурвалжлагчийн үүднээс хэлж яах гэж ойлгороо. За энэ ч бас нэг асуудал гарч иж байгаа. Манай Жаргал тарихны хадны орчуулгаас орсон энэ Алтан ятг биднээсээ дунд нэрсэн. Тэгээд үүнийг бол 5 дугаар зууныг таамагладаг юм байна. За зарим нь бол 7 дугаар зууныг таамагладаг юм байна. Тэгээд ийм үнэтэй олдорыг олохдоо заавал радиокарбоны дата, радиокарбоны аргачлаар цаг хугацааг тогтоох хэрэгтэй байна. Энд чинь тогтоогүй болохоор таамаг байгаад байдаг. Хэрвээ 5 дугаар зууных нь ингээд тогтоогдсон бол энэ жужаан дөрөх болчих гээд байдаг. Хэрвээ одоо 600 500 одоо 80-ад оных гэх юм бол яг энэ татвар хааны үеих болчихлоо. Тэгэхээр энэ бол аль үсгний их юм бэ гэдэг бол бүгд нь өөрчлөнө. Манад бол тэр хүмүүсгээр бичигдсэн бол Түрк Уйгур төрийн бичээсүүд байгаа. Тэгэхээр энэ бол тогтоогдсон шүү. Мөн хэн бичсэн, хэдэн онд бичсэн гэдэг нь тогтоогдсон. Тогтоогдоогоо маш олон жижиг бичвэрүүд байгаа гэдэг. Ингээд энэ асуултыг нээлттэй орхиё. Баярлалаа.